За энэ дээр та бүхэн харж байгаа бүссэн хөгжлийн бас нэг гол их үүсвэр том нөөц болвол аялал жуулчлалын одоо салбар байгаа. Манай одоо улс түүх археологийн асар их баялаг үнэт өвтөө улс орн. Үндэсний үнэт зүйлүүдээр тулгуурлаа цаашлах юм бол энэ палеонтологийн ховор олборуудаа ашиглаж аялал жуулчлалын салбаруудаа хөгжүүлэх одоо бүсийнхээ хөгжилтөө уялдуур тодорхойлж байгаа. Түүнээс ус бүс бүхэн аялал жуулчлал байна гэд бүс бүхэн үйлдвэрлэл үйлчилгээ байна. Эсвэл үйлдвэр технологийн одоо чиглэлээр бүгдээрээ одоо нэг төрлөөр өсөлтнөх юм бол нэг нэгээр хатаж унгаах юм эрсдэлтэй учраас энэ одоо ангилж ялгаж хэрэгжүүлэх асуудлууд дээр анхаарч байгаа. Аялал жуулчлал, байгаль, соёл. Бүсийн байгаль, газар зүйн онцлогт тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлж, Дундгов аймгийн цагаан сувраг орчмын палеонтологийн нөөцөд түшгэлсэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. Монголд ирж байгаа жуулчдын 80% нь говийг үзэх гэж чичдэг. Одоо сая 24 оны 9 сарын байдлаар 700 гаруй мянган жуулчид Монголд ирсэн байна. Тэдний 80% нь говь руу явсан байна. Гэвч говийн бүсэд бол үлэг гүрвлийн одоо жинхэнэ эх орон нутагчийн тэнд байж байгаа. Өнөөдөр хүртэл үлэг гүрвлийн өндөг болоод үлэг гүрвлийн одоо мөр үлдсэн тийм газрыг бол тэр чигт нь хамгаалаад бас нээлттэй палеонтологийн музей болгох ч юм уу. За тэр бүгийн цав ч юм уу юм одоо үлэг гүрвлийн одоо уугуул нутаг олон цавууд бол говийн бүсэд байж байгаа. Тэднийг бол тэр чигээр нь одоо хамгаалаад тэгээд одоо нээлттэй музей болгох боломж байж байгаа. За жишээлбэл ингээ палеонтологийн одоо бүх цаг үеийн олдвор манай улсад бол бүгд жахуу байж их жишээтэй. Одоо палеонтологийн хүрээлэнгээс биднэрт өгсөн мэдээлэлээр 19 онд Япон улсад гарсан үзэсгэлэн бол 700 мянган гаруй үзэгч ирж үзсэн. Тухайн үедээ одоо Японууд бол энэ юу болоод байна гэд яагаад ийм их хүн ирж үзээд байна гэдэг ийм байдал үүсэж исэн юм байна. Тэгэхээр нэг хэдхэн хоногт очоод цөөхөн хэдэн олдвор очоод ийм их хүн үзэж байхад энэ 3,000 олдврыг үзэх хүн бол одоо нэг цогцлбор дотор 1 сая хүн байх потенциал байна гэж бид нар харж байгаа. Одоо бид нар аялал жуулчлалыг одоо тухайн газар нутагт тухайлбал тухайн нэг тусгай хамгаалалттай газарт хэрэгжүүлж хөгжүүлэхэд ямар стандарт барих ёстой юм бэ? Олон улсын стандартын дагуу ийм байвал олон улсын жуулчд ирэх нэ гэх стандартуудаа хамгийн түрүүнд гаргана гэж одоо бодож байна. Тэгээд цаашаа бол энэ эдийн засгийнхаа аялал жуулчлалаас орж ирж байгаа тэр эдийн засгийнхаа өр өгөөжөөр хамгаалах ажлаа хамтраад нутгийн иргэдтэйгээ хэрэгжүүлэх тийм зорилготой хөтөлбөр байгаа. Палеонтологийн цогцлборыг энэ суурьшлийн бүс дотор нь хэсэгчилсэн байдлаар 50 га газрыг бол авч палеонтологийн нөөц тулгуурлаж тусгай бүс байгуулах энэ техник эдийн засгийн өмслийг хийж хүлээлгэж өгсөө. Одоо бид нар энэ дээр төр хувийн одоо хамтын ажиллагааг хангаж энэ тусгай бүсийг байгуулна. За ингэснээрээ бол одоо энэ Монгол оронд бүр одоо тэр эртний нөгөө палеонтологийн асар олон тэр үлдэц тэр одоо ховор дурсгал одоо тийм түүхийг агуулсан одоо маш юм сонирхолтой юм бүс бол тэнд бий болно гэж одоо бодож байгаа. Ингэснээр гадны одоо жуулчдыг бол маш ихээр татах сонирхлын татах тийм магадгүй гадаад одоо энэ аялал жуулчлалын чиглэлийн бизнес эрхлэлтэй бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг татах ийм болцоотой ийм бүс нутаг бол бий болно гэж бодож байна. Үүнээс гадна болоод соёлын аялал жуулчлал бас хөгжих боломжтой. Шашны бас одоо аялал жуулчлалуудыг хөгжүүлэх боломжтой. Ягаад гэхээр одоо Говьсөнбөр аймагт Чойрын хийд, Дорноговь аймагт Хамрын хийд, Өмнөговь аймагт Түхэн хийд ч гэдэг юм уу. Ийм томоохон одоо шашны одоо төвүүд байсан. Тэгэхээр энэ дээр суурилсан түүх соёл шашны ийм байгалийн ийм цогцлбор аяллуудыг хөгжүүлэх боломжтой гэж байна. Тэгэхээр энэ мэтчлийн өөр өөрийн угсаатны бүлгүүдийн онцлогийг бас энэ бүс нутгууд хадгалж байдаг учраас бүсчилсэн хөгжлийн бодлого дотор бол тухайн үндэстэн угсаатны соёл сэтгэлгээ тэдний бүтээж хөгжүүлж түгээн дэлгэрүүлж ирсэн энэ их соёлын өвийг бид бүхэн бол одоо зайлшгүй авч үзэх ийм шаардлагатай байна. Аялал жуулчлалыг бүс хоорондын одоо кластер үүсгэн хөгжүүлэх боломжтой. Монгол улсын аялал жуулчлалын төвч одоо Хинтээ зүүн бүс дотор Хинтээ аймаг гэж одоо тодорхойлогдсон. Тэгэхэд бол говийн бүсийн аялал жуулчлалын маршрутыг одоо хамгийн
ойрхон одоо коридороор холбох боломжтой газар нь бол манай Говьсонбор аймаг өөрөө Хэвлэн голын Хүмүлтэнгүүрээр шуудын аймгийн аялал жуулчлалын маршруттай холбогдож байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө цаашлаад нөгөө нэг гадаадын жуулчдыг хүлээн аваад нэгдсэн одоо коридороор одоо урт хугацааны болон дунд богино хугацааны аяллуудыг зохион байгуулах ийм боломж байна